Тэгэхээр одоо эрүүл мэндийн салбарын одоо 90 жилийн овс аймагт болж байна. Баярын хурал болоо. Энэ дээр бас та хөдөлгөөн хүндэт медаль гэдэг энэ эрх мэдтэй шагналыг хүртлээ. Эрүүл мэндийн салбарт хэдэн жил одоо ажиллаж байна тийм ээ? Би Өвс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдварлын тасагт 40 жил ажиллаж байна. Өнөөдөр ингээд эрүүл мэндийн байгууллагын зөв эрүүл мэндийн юуны 90 жилийн хуваагаар ингээд хөдөлмөрийн хөдөлгөөнд авснаа маш баяртай байна. Ингээд үе халдварлын тасгийн их эмч нартай үед одоо норлохоо тэгээд норлохоо эмч, дүйдэ эмч, жалслын эмч гэдэг олон эмчтэй бадамсрын доктор гавьяат эмч уюун тэгээд одоо ингээд клиникийн профессор тэргүүл зэргийн эмч туулцыг утган маяр үеийн эмчнэртэй ингээд ажиллаж явж байна. Ингээд өнөөдөр ингээд сайхан өнөөдөр хөдөлмөрөө хөдөлмөрийн хөтөлбөр болсондоо баяртай байна. Би ингээд 21 онд бас яг одоо ковид царлаглалын үед бас хүнд ийм царлагалтай тэмцсэн жил байлаа. Таны хувьд яг халдвартын тасаг одоо ажилдаг гэж яг энэ тасгийн хувьд бол бас хүндхэн жил одоо 21 он ковид царлагалтай тэмцсэн жил байлаа тийм ээ? Тий ковид 19-ний 3 сарын 22-ны өдөр анх тохиолдсон, анх батлагдсан тохиолдолд анхны гуламжинд тасгийн эрхлэгч тэргүүл зэргийн эмч, клиникийн профессор туулцдаг эмч, алтан цэцэрлэг төлөвлөгчтэй бид гурав анх орж ингээд 21 хоног ажиллаад тэрээс өнөөдөр хүртэл би улаан бэст ажиллаж байна. Өнөөдөр улаан бэст ажилласаар ирж байна. Өнөөдөр хүртэл ажиллаж байна би одоо өнөөдөр. Энэ эрүүл мэндийн салбарт одоо яг энэ эрүүл мэндийн салбарт одоо энэ халдвартын засагч ингээд үйлчлэгч их яг энэ ажлыг жаргал зовлон яг юунд байдгийг таны хувьд одоо ингээд хүн бас эмчлээд ингээд баярлалаа гах мэдээж тэр мэдээж хамгийн сайхан байдаг тийм ээ? Тэр хүн өчтөн ингээд этгээд гараад ингээд баярлалаа гах тэр мөч бол хамгийн сайхан сэтгэл огшмаар байдаг. Нэг хоёр дахь одоо энэ цагийн сумын 99 настай эмээ ирээд эмчлийн явах танаа зүрхтэрсэн байхад коллег гаргаад бол зүрхэн хөлтүүд нь найз нөхдөд нь маш баярлаагаад нүдвэрс гаргаад үйлдэл явж байлаа бид нэр тэр мөч сайхан байлаа эмээ өөр үйлээд гарч ирсэн биднэрт баярлалаа гэж хэлээд тэр мөч сайхан байлаа ингэж хөнхтэй. Ер нь бол одоо энэ эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажилласан гэж байна. Ер нь энэ хугацааны бас хамгийн бас жаргалтай баяртай мөч нь ер нь юу вэ? Сайхан дас ирнэ 40 жил халдвартын тастай халдвартын тас бол хамт олон нийтж манайдас бол нэг гэр бүл шиг сайхан юм хамт олон байдаг. Үеийн эмчнэртэй маш баярлж байна. Натаа хамт ажилласан оюун эмч маань тэрүүл зэргийн эмч клиникийн бүрсэн эмч өнөөдөр хүний гавьяатыг эмч гэдэг эрхэм цолыг авсан маш баяртай байна. Гавьяаттайг хамт хөдөлмөрийн хөтөлбөрөнд авчаасанд маш баярлж байна. Баяртай байна.